Хятадын төрийн мөнгөн тэмдэгт Иваныг Монгол хүн зарсан гэвэл та итгэх үү? Итгэхийн аргагүй энэ баримтыг олж мэдснийхээ дараа одоо ам захтнаад монголчуудаа хүрэхгээ тэсгэлгүй одоо энэ болоог эхлүүлж байна. Шинэ Хятад улс үүсгэн байгуулагдсанаас өнөөдрийг хүртэл одоо бүх цаг үеийн туршид одоо Хятадын төвд хүчээн өгч нийгмийн олон салбаруудад үр бүтээлтэй ажилласан гайхамшигтай Монгол эрдэмтэд сэхэтнүүдийн нэг бол одоо энэ Хятадын төрийн мөнгөн тэмдэгт Иваны их заагуур эскизийг одоо гаргалцаж явсан зураач Хов Имэнгуй юм аа. Хов Имэнгуй бол одоо Хубэ мужийн уугуул 1930 онд төрсэн хүн байгаа. Тэгээд түүний одоо 20-од нас буюу 19 настай байхад нь одоо шинэ Хятад улс байгуулагдсан. Тэр цагаас эхлээд одоо Хятад улсад хүчээ өгч шинэ цагийн бүтээн байгуулалтанд одоо гар бие оролцож явсан авиаслаг одоо гайхамшигтай сэхэтнүүдийн нэгэ. Тэгээд тэр бол одоо анхан үед одоо хувьсгалын сэдвтэй ураа зургууд, сайхан амьдралд шинэ цаг эрэнд уриалсан ийм аз жаргалтай зургуудыг одоо их том барилгын ханнууд болоод одоо хэрэм хашаанууд дээр зурж исэн ийм одоо онцгой том хэлбэрийн ажлууд бүтээлүүд их хийж исэн. Хожимоо бүр Хятадын одоо ханын зургийн нийгэмлэг гэж зүйлийг үүсгэн байгуулж өөрөө дарга нь болж исэн. Мөн одоо Хятадын зураачдын нийгэмлэг болоод урчуудын нийгэмлэгийн дараагаар олон жил үр бүтээлтэй ажилласан. Мао тэргүүлэгчтэй их ойр дотны явсан ийм хүн байгаа. Тэгээ энэ хүн бол одоо бас Хятадын алдар хүндийн шагналыг 2 удаа хүртсэн. Төрийн одоо маш дээд зэргийн шагнал. Энийг бол одоо 2 удаа байтугай 1 удаа хүртсэн хүн цөөхөн. Хов Имэнгуй бол 1930 оны хүн байгаа. Өдгөө одоо Сэрүүн тунгалаг Бээжин хотноо одоо үр хөвгтийнхээ дунд өнөр өтгөн аз жаргалтай амьдарч байгаа. Ер нь одоо ингээл янз бүрийн бичиг баримтууд ингээл үзээ явж байтал маш ингээд алдартай амжилттай нэг эрдэмтэн гарамгай хүний ард Монгол үндэстэн гэл яг хятадаар ханж ангуул би бол маш их хөөрч өсөлддөг. Одоо яг түүний адилаар энэ Хов Имэнгуйг одоо Хятадын төрийн мөнгөн тэмдэгтээ эскизэн дээр ажилласан Монгол зураач гэдгийг олж мэдээд бол маш их баярлсан. Хятадын одоо мөнгөн тэмдэгт бол түүхэндээ 5 удаа нэмэлт өөрчлөлт орсны одоо 2 дээр нь Хов Имэнгуй одоо гар бие оролцож зурсан байлээ. Та бүхэн одоо бас хайгаад олоод наривчлаад үзэх юм бол тэр Иваны одоо дэвсгэртүүд дээр Монгол үндэстний хүнийг хүртэл одоо сайхан тод томроо тавиалгаж гаргаж өгсөн байдаг. За энэ Хов Имэнгуй гэдэг алдартай зураачийн маань одоо маш олон онцгой ажил бүтээлүүд одоо хадгалагдаж урсгагдаж үлдсэн. Хятадын одоо үндэсний төв галерейд одоо түүний маш үн цэнтэй бүтээлүүд одоо л хадгалагдсаар байдаг. Одоо хамгийн дурсгалтай нэг ажил нь бол одоо ардын мөнгөн тэмдэгт Иван дээр ингэж гар бие оролцож үлдсэн нь онцгой түүхэн дурсгал юм аа. Ингээд энэ болоогоо энэ хүргээд чаргааж байна.